Энэ амтнуудын зузганы нэрийг Манс ингийн цагтаа бол 5 шүм малаа бол одоо хизээдэн давтаж ярьд. Хон яма тэмээ өхөр адуу гэж. Тэрнийх нь үр зузгыг юу гэд нэрлэж болдог тэр бол хизээдэн бас босод. Гэвч бусад амтны төрөл одоо бас ингийн эдчин дотор их юм болоод гахаа нохоо гэн энэ амтны зузг тэгвэл муур үнийг дахиад дуулаар барч чад илчиг гэн. Энэ мэдээ амтнуудын зузгыг юу гэж хэлдэг юм бол энэ дээр гахаа торой. Гахаа зузгыг торой. Одоо хүүхдүүдээр нэр мэдгүй хийж магадгүй. Нохоо гөлөг гөлөг нохон зузгыг муурын зузгыг давар муурын зузгыг тэгвэл үнэнийх гавар үнэний зузгыг тэгвэл одоо дахиад цорох энийг ч одоо мэдээ жоохон цороход багтаа бүр хэлдэг л дээ. Тэгвэл туулай бүзэн туулай бөмбөгний дэрлэр өсрээ дэрлэр дэгврээ дэрлэр яадаг бүзэн туул барын зузг бамбар баавгаан зузг бамбар шиг одоо бүр гоё нэртэй чон гол бэлтрэг чонны зузгыг бэлтрэг шиг. Тэгэхээр нохон зузг гөлөг гэж хэлнэ. Заримдаа бас энэ нохон зузгоос амтуус шүхэр дэвс тэр энэ бэлтрэг гэж бас хэлж байгаа сонсогд юм байл. Иймээс бэлтрэг гэдэг яг чонны зузг. Элжиг юу? Дутраа. Манай нутагт энэ элжигний зузганд бас заримдаа унаг гэж заримдаа бас тэрийг нь шүү. Хахан зузгтай торой гэж хэлдэг. Элжигний юм торой бас тэгж бас хэлдэг. Иймээс бол амтнуудын энэ зузгнуудын нэр ус бол ян занц манус одоо зарим өөр мэддэг. Өөрөөр зарим хөрхийн амтнууд бас алга болцсон байт юм цөөхөн байт юм. Тэр нэр мэд димийгээр хэлхэн байжч. Иймээс амтны энэ нэр юм бол одоо өөрийн энгийнх нь амьдралын дундаа мэддэг дотор энийг яхад мэдж авч юусаа. Тэгвэл багтаа энэ дээр бол одоо тахааны зузгыг цорог гэж хэлж байна. Багтаа шууны төрлийн зузгнууд бол багтаа ангаахаа гэж хэлдэг. Ангаахаа гэж. Багтаа шууны зузг ангаахаа гэж юм. За тэгвэл одоо үүнээс одоо загсны төрөл юм. Загсны юм. Жараахаа гэж. Загсны зузг жараахаа гэж хэлдэг. Манайс 1-2 дугаарны үгтийн дээр сурдаг номон дотор ихдээ сурдагтай 1-2 дугаар. Иймээс бол манай улсуудын амтны зузгнуудын нэр томьёог бас хүүхдүүдэд мэдүүлэх чухалтай юм. За та нар хүлээн авсанаас баярлалаа. Баяртай.